Монголчууд бид эх 5 жилд гол нэр төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж хүнсний хувьсгал хийцгээе. Гурван сая 500 хүнийхээ эрүүл хүнсээр хангахаас гадна бид нар экспортлох бүрэн боломж байна. Энэ 3 зээлийг энэ тариалж бүгд авсан. Гэхдээ авсан мөнгөө юунд зарцсан? Техник, технологи, үнцүүрнүүдээ зарцуулснаар 2 жилийн дотор өсөлт бол 20% өсөлт. Усын хэмжээнд өсөлт шүү дээ тарилын дараа. Ногоочд ногоогоо тарьж ийн, үйлдвэрлэгчид үйлдвэрлэхээ мэдж ийн. Тэгээд энд ганцхан л дэмжлэг хэрэгтэй. Энэ бол урт хугацаатай богино бага хүнтэй зээл. Хүнсний хангамж аюулгүй байдлын улсын юм хөдөлгөөн өргөнүүлж байгаа нь маш их чухал юм байна. Маш зүйтэй санаа цаг үе болсон. Одоо энэ бол ажил хэрэг болох. Ялангуяа дунд шатны байгууллагууд их анхаарал. Бид нар маш дэмжиж байна.
ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа хүнсний хөвсгөлийг бол үйлдвэрлэгч бид нарт маш сайн дэмжиж байна. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хөлсний хувьсгалт нэгдэцгээе. Цаг үеийн болсон ажил гэж бодож байна. Төвлөрөө оруулж байгаадаа баяртай байдаг юм аа. Энэ үйл явц цаашдаа өөр өгөөж байгаа итгэлтэй байна. Энэхүү санаас ажил маань бол одоо мах махнуудыг төлөвлөж байгаа юм хүмүүс маш даваа талтай. Бидний дэмжсэн үйл ажиллагаа явж байгаа бид нэр ихтэй байгаа. Ерөнхийлөгчийн санаачсан одоо хүнсний хувьсгал гэдэг арга хэмжээ бол Монгол улсад бол маш их ач холбогдолтой. Хүнсний хувьсгал бол үнэхээр Монгол маш одоо хэрэгтэй байгаа зүйл мөнөөс мөн байгаамаа.
тэгэхээр бас их гайхаж бас нэг талаараа баярлаж хүлээж авлаа. Тэгээд төр засаг маань ингээд бид нартай ингэж ойртож ажиллаж байгаа үнэхээр нэг илрэл юм байна гэж харж байна.